Дархуул аймгийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэгчид хийсэн аудитын тайланд танилцуулж байна. Дархуул аймгийн нэгдсэн төсвийн орлогыг 123.9 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 150 тэрбум төгрөг төлөрч 26.1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Энэ нь Дархуул аймагт хүнсүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам шилжиж ирснээр тусгай зөвшөөрлөлийн онцгийн тэмдэгтэй хураамжийн орлого 7.4 тэрбум төгрөгөөр дахин төмөрлөгийн үйлдвэр хариуцлагатай хувьцаат компани оны эцэс торгуулийн орлого 8.5 тэрбум төгрөгөөр аж ахуй нэгжийн орлогын албан татварын орлого 6.8 тэрбум төгрөгөөр тус төлөвлөсөнтэй холбоотой байна. Аудитаар тайлантанд хонгорсон мэнд төсвийн захирагч, аймгийн төсвийн ерөнхийлөгчид захирагчид төсвийн зохицуултыг санал хүргүүлээгүй, дээд шатны төсвийн захирагч болон сангийн яамны зөвшөөрөл авалгүйгээр 2 удаа төсвийн зохицуулт хийх шийдвэр гаргаж тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан байна. Энэ нь төсвийн тухай хууль болон сангийн сайдын 2018 оны 134 дугаар туршаалуудтай тус нийцгүй байна. Аймгийн төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн 34 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсвийн нийт зарлагыг 123.9 тэрбум төгрөгөөр баталснаас гүйцэтгэлээр 103.4 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ нь сангийн яамнаас төсвийн зарцуулалт эрхийг хязгаарсан төсвийн сахилга бат хариуцлагыг хангах тухай Монгол Улсын ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад хяналт тавьж ажилласантай холбоотой. Тайлантанд аймгийн төсвийн ерөнхийлөгчийн захирагчаас Орхон сум, Шарангой сумын засаг даргын тамгын газрын төсөв байгууллагын үйл ажиллагааны орлогыг бодит гүйцэтгэлд үндэслэн өршлөн тооцож төлөлөөгүй байсан. Аудитаар төсөв байгууллагын үйл ажиллагааны орлогыг бодит гүйцэтгэлд үндэслэн төлөвлөснөөр төсвөөс санхүүжих зарлагыг бууруулж улмаар аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг бууруулах боломжтой гэж дүгнэлээ. Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн зээлийн төлбөрт тайлан тооны батлагдсан төсвөөс 13.2 тэрбум төгрөг, аймгийн тэслийн ашигаас 22.1 тэрбум төгрөг, нийт 38.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулж үр дүнтэй ажиллажээ. Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс аудитын төлөвлөлтөслөн аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн орлого зарлагын төлөлт гүйцэтгэлтэй холбоотой 6 дүгнэлт. Төсвийн байгууллагын өмчийн түрээсийн орлогыг бодиттой төлөх болон сумдын төсвийн зохицуулалтад тавих хяналтыг сайжруулах талаар аймгийн засаг даргад 2 зөвлөмжийг хөрвүүлж ажиллаа. Аудитын дэлгэрэнгүй тайланг үндэсний аудитын газрын аудит цэгийн захин хуудаснаас уншиж танилцсан уу?